Ана. Наймаа хийн гэж хүнээр баахан мөнгө зээлүүлчихэд. Шалтаж орж ичээд өчргөө өдөөс тасцаж хөхрөөд байх юм чи. Хой тавга гараад ир. Юмаа янзлж өштэй. Юунд гүчэнд энэ хой. Энэ ачирсан юм аа ингэ яах юм бэ тэгээд? Шууд тэр хайчих юм уу? Чи юунд баярлаад байгаа юм бэ тэрнээс тасцаж хөхрөөд байх юм чи. Тэр яах юм бэ чи? Анид зүрх 9 минут сайхан яваад ирлээ. Чи заяа халуун зум болох гэж байгаа заяа 5,000 ширхэг өвлийн өстэй малгай авчирчаад юунд нэрийг Тэнц чи харин хямдхан байсан гэж байна шүү дээ. Би хямдхан байсан. Өдөө тэр өстэй малгайг чи одоо хийн өмсгий болчихно. Чи яасан юм бодсон бэ? Чи өдөрөө шүү дээ. Иргэх 4 өдрөлтөө Монгол оронд амьдарч байна. Гэхдээ дахиад өвөл болно. Тэр бол хөдлөшгүй хөрөнгө байж л яг л дээ. Юунд дантаа ингэж бүтлгөөднө чи нэ. За чи дүүгээр бай. Харин ганцхан удаа сая нэг удаа гинтлээ шүү. За 1990 онд яасан? За яасан? Анх 8-ыг ахад задвар бас баахан мөнгө зээлдүүлж аваад явсан. Тэгээ юу авчирсан? 5,000 ширхэг баруун хөлийг хятад шахаа авчираа. Тэгэлөө. Тэгэлөөгээд байгаа. Тэр ч бас тухайн үедээ мод байсан шүү хаа. За 1992 онд яасан? За ёстой яагаач шүү. Ёстой яагаач хөө. 5-6 богоо эсчиг гурил гэж боёмаад ирсэн. Тэгсээ би бүр сайн чанарын зүгийн баттай эсэн чихэр авчраа юмстэй. Тэгээ альтай юм ачирсан юм шиг хамаасан садан төрөлтөд ажлын газар бүгдээр харж өгсөн. За чи бодтоо. Хаасан тэр газраас би сайн чанарын зүгийн баттай эсэн чихэр тарж авчирчаад ах дүү гэж нэсэн дээр 8 хийгээ гүйж явах уу? Үхтнэр буруутаа юу? Хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлээс хүн ирээ үтсэн юу байсан? Сайн чанарын зүгийн баттай эсэн чихэр байгаа шүү. Барилгын материалын цав байсан заяа. Тэгээд баг 80-аад хүн зэрэгцээд нэгдүгээр эмнэлгийн сэхэн амьдруулалтаас хөвдөө эзсэн юм чинь. Чи юундаа уурдаад байгаа юм бэ аа? Эр хүн гэдэг чинь тугч барьдгийн тугалж хариулдгийн. Ястай харин тугал хариулж явахдаа таарсан эр хүн сая чи. Гадарч яахна. Ой. Гочи тийшээ гош. Хoj. Хой. Аа яа. Эс оо. Пу. Эста хэрэг алга. Үлдээ. Би туг барьж авсан эр хүн шүү. Мэдвөө. Хизээ чи нэг туг барьж намайг гийгүүлээвэ? За үгүй өхнө. Октябрийн социалистик хувьсгалын баярын өдөр манай албан газар 10 ширхэг чигрэмгийн туг барихад нэгийг би барьж авсан үстэй. Чи харин ястаа тийм туг барьж явахдаа таарсан заяа. Чи ямар ч байсан туг барьж авсан эрхөө. Битэ чимээ гаргаарай. Хүмүүс мөнгө нэхэж ирж байна чимээг. Би чам байхгүй би та. Лавгаха. Та битгий ирээ. Би энд байна. Акурын дотор байна. Алтан цаасан штэ лавгаха. Лавгаха. Та ясыг айгавэ? Битгий. Лавгаха та намайг тижих гэж их хүс хөдөлмөрөө гаргасан. Харин би таны нэг хүслийг чинь биелүүлье. Та наашаа ойрттой лавгаха. Би таны нэг хүслийг чинь биелүүлье. Наашаа ойртолтой. Битгий таха. Сонсныг чинь биелүүлнэ. Нэг хүсэл биелүүлэх юм уу? Би тэгвэл 1986 онд очие. Болох. Болдгоо яах вэ? Таны хүсэлтийг биелүүлье. Ой,
бас. За игээ босно. Чи энэ үгэнтэй бүр чи юм аавна гэж яаж сонссон бэ? За игээ дүүл явъя. Байж л ч хааш юм бэ? Ачийн байрчид бас юм аавна гэж. Чи зүгээр байгаач. За игээ. Юу яриад байгаа юм чи? Үгүй чи хайж байгаа юм бэ? Хой сэргээд ихчээ. Ийчээ сэжигтэй хүн байх шүү тусаарай. Сэргээд ихчээ. Камрыг. Зан ч одоо юу болоод байгаа юм? Энэ ачи үгэнтэй юм арч тэгээд бас юм аавна гэдэг юм да. Энэ ч одоо юу юм? Юу чи? Араач. Холт. Барьдаач. Энэ ч одоо юу юм бэ? Од хэрэг юм уу? За би явъя. Энийг бариад уу? Ой. Энэ юусаа сэжигтэй хийдэг. Энэ юу юм бэ? Оо, ясаа олаармат. За хош. Нолдоо та. Тийшээч наа. Яагаад сэжигтэй чинь? Явч. Хөөе, сэргээд ихчээ. Наадгаа сайн шалгаараа. Энд чи би сэжигтэй хүн байх юм бол харин хэлнэ. Би таны яагаад Ууч. Би чамд дуудаад гэж байгаа. Багснаа. Тас. За энэ чи юу юм? За энэ. Ори юу юм? Энэ юу юм? Оо, ямар гоё муухай. За энэ юу юм? Хамиг. Ой, та ажлаа хөөж. За. Өөрн байхгүй. За тийш оч. За. За эргэн тавгсрын. Нэр хэм? Нэр тавгсрын. Хэд он төрсөн? 1970 онд. Аа? Амбул хэдүүлээ? Тавла. Тэг хинтэйг амьдрдээ. Эхнэр 2 хүүхэд ээжтэйгээ. Юу гэнэ? За тэгвэл одоо эхнэр чи хэд он төрсөн бол таах вэ? 73 онд төрсөн. Чи одоо. За тэгвэл одоо хүүхдүүд чи хэд хэдэн настай байх вэ? Том нь 4-тэй, баг нь 2-тэй. Юу? За тэгвэл танаа эхнэр чинь тэгвэл анхныхаа хүүхдийг 9 настай гаргасан бол таарч байна. Болдоо та би тэгж яриаггүй шүү. Дуугач. Чи тэгж хэлээв үстэй. Би за энэ чи харин 4 он төрсөн гэж хэлээв үстэй би танд. За энэ чинь харин их ноцтой хэрэг шүү аа. Чи насан туршаагүй хүүхдийг садар сум явдал сургасан юм байна. Дуугач. Хаад зүгээр л та. Барьдаач. Барьдаач. Энэ юусыг сэжигтэй итгээд байна. Харж гэнэ үү? Энэ өмсөж зүснийг хар. Хар. Энэ чи юу? Энэ чи юу? Өмрөө нөгөө. Оо за. Би өмрөө байна уу? За болдоо та. Хин таныг өмрөө гэсэн гээ. Миний нүд ногоон байна уу? Та болдоо. Би манусыг чи өмрөө ногоон гэдэг байхгүй юу? Би манин байна уу? Манин байна. Та битгий мушаад байлдаа ш. Таадаа зүгээр л да. Хэн манин болж байгаа? За чи манин юм уу? Хин танд хэлсэн бэ? Ганц шиг энийг өмрөө ногоон гэдэг юм аа гэж байна. За тэгвэл ганцхан хааваа. Та болдоо. Гэхдээ 8-аач тийм олон карматай болохоор юм хамаа энэ тэнд нэгэ мартчихдаг байхгүй. Тэгээ бүр уймарчдаг. Чи өмрөө юм уу? За тэгвэл наад чи хаана хийши? Ирээнээс авсан юм аа. Йоо. Одоо манай дорнотын ирээн савд ийм хийдэг болсон байна уу? Шэвш хятад ирээ. Энэ гятты тагнуул. Яахарахгүй гятты тагнуул бай. За болороо та. Би Монгол улсын иргэн шүү. Хош. Энэ хүм таалгах вэ? За хятад хай. Энэ гутал. За ирээнээс авсан. Хаалгах вэ? Хятад хай. Гятты гутал тагнуул бай. За та намайг шалгаад үз. Яг чи. За, нөхөр Ахмад
Ахмад. Би чамайг дуудчих. Чамайг дуудчих шүү дээ. Нөхөр Ахмад. Ахмад. Таныг дуудаад шүү дээ. Та тэр гэрчийг дууд. Энэ ерөөсөө хэсэгчтэй итгэдэг нэ. Өмсөн зүйлс нь хар. Сайн байна уу? За иргэн оюун дээр. Ийшээ загс. За энэ савгсрын танаа дэлгүүрт ороод ямар хэрэг тарьсан энийг нэн үгүй хэлнэ. Бид нар төлөвлөгөө 5 жилээ биелүүлэхээр хөдөлмөрчдөд үйлчилж байсан чинь манай уран чимэг дээр энэ нэг сонирхон хурж ирээд энэ 9-ийн тос чинь хэдвэ гэхээр нь урнаа 9-өөд гисэн. Тэрсэн чинь тэр юмнуудыг бүгдээр нь түү гэсэн гэлүү нэг олон туу гэсэн гэлүү нэг тийм юм ярьсан. Би бөөнтгүү л гэв өстэй. Бөөнтгүү. Өсөд тусч чинь шууд бөөнөр нь 7 танд шахаад явлаа гэсэн шүү дээ би. За өсрөөд би 8-д шахаад явъя гэсэн байхгүй юу? Өөр юм яриаггүй өстэй би. Чи хэнийг шахах гээд байгаа юм? Та юу яриад байгаа юм бэ? 9-ийн тос. 9-ийн тосоо би бөөнөр нь ахын чинь шууд 7 танд шахаад гэсэн байхгүй юу? Таймнэ. Та нар энэ хүний ярьж байгааг ойлгож байна уу? Ойлгохгүй. Энэ одоо манай худалдагч нарыг шахчихсан юм бид тийм ээ. Та юу яриад байгаа юм бэ? Би бөөнөр нь олноор нь ахын чинь би нааш нь ярьж болно үстэй. Чи юу бөөгнүүлэх гээд байгаа юм? Чи тэр 9-ийн тосыг дарж унж яах гэж чи? Чи хаашаа юунд юулж авч шахаж хаашаа авч явах гээд байгаа чи? Юу үсрэх гээд байгаа юм? Тэр 9-ийн тос чи үсэрдэг юм уу? Энэ 9-ийн тос чинь ярьдаг юм уу? Бас 9-ийн тостой ярих гэсэн гэдэг үү? Энэ ерөөс их найд үргэлтгээд. За ингээд манай социалистч болсон манай дэлгүүрийн социалистчийг чи найдвартай хамгаалсан учраас манай сэргийлэхийн зүгээс танд баярын бичгээр шагнав. За баярлалаа. Тэр сэтгэл мэдрэлийн эмнэлгчнийг эмч дуудаад. За энэ хүнийг солиотой вэ эрүүл вэ гэдгийг одоо шалгана чи. Социалист хуулийн өмнө чи солиотой хүн болж үжиглээд нэмэргүй шүү. Нэмэргүй чи. Би танд бүр ихнээс нь ярья. Тэгэхгүй энэ ойлгохгүй юм их байна. Би өст анх ахыхаа сойныг 100,000-аар зарчаа тэгээ 90-д шууд 8-нд явсан байхгүй юу? Тэндээс очиод баахан хог гархаан жихэд үрээд ирлээ. За тэгшин шатчихлаа. За эргээ шархаа нөхөн гэж баахан пижгнээд яваа. Сая ингээд нэг эрэхтэй тэр нэг алтан загас магас. За тэрийг ярих юм бол та нар айгүй яг намайг солиотой хүн гин заа юу. Солиотой байна л да. За та дүгээр. За тэгээ би яг одоо нэгэнд энд хүрээд ирсэн юм чинь. Нэг 1000 гаруй төгрөгтэй. Тэрэндээ шууд 9-ийн тос шахаад явал шархаа нөгөж болох байсан байхгүй юу? Тэгээд худалдагчтай бол яхан 8 яриад огчсон чинь та нар ороод ирсэн. Өөр юм юу ч болоогүй. Ахмада. Та энэ хүний ярьж байгааг ойлгож байна уу? За яалаа гэдэг энэ чи. За Орос мэрэгчлэн ахыхаа авгаа Сони гэдэг хүүхнийг юу авгаа вэ? Цаашаа барина. Юу Орос авгаа яриад байгаа юм бэ та? Дууч. Чи сая би тэгж яриаггүй шүү дээ сая. Ярьсан чи ярьсан чи. Та зүгээр л дууш. Яриаггүй байсан чи ярьсан чи. За Сони гэдэг хүүхнийг 100,000-аар зараад Дорнтын нэрээнд очиод баахан гахаанд хог өгч ихэд тэгээд алсан байх нь шүү дээ чи. Тэгээд тэрэндээ болж түлэгдэж шатаад тэгээ шархацсан юм байна. Тэгээ шархаа эдгийхин тулд энд ирж 9-ийн тос авсан биз дээ. Би сая тийм юм юусоо яриаггүй та. Тэгээ бас алтан загсыг бас солиоруулсан гэж байгаа чи. Тэгээ тэр шархан чи 9-ийн тос тийм хэрэгтэй байдаг юм уу? Тэр шарх чинь хаана байна вэ? Хаана байна вэ? Хөөш. Хаана байна вэ? Худлаахгүй юу? За энэ ерөөсөө их сэжигтэй гэдэг. За тэр эмнэлгийн хүн ирж гэнэ үү? Яазаа гэдэг нэ чи. За чи энэ байна. Энэ хармаанд авч явж байгаа юмыг харж байгаа юм чи. Энэ нэг муухай. Гой. Энэ хөрөгтэй суртлах хуулга наах гэж явсан байна. Тэрнээс гадна энэ хаашаа. Манай хүн ороод. Заавал яачаад байгаа хий. Хааны салиороод галзуураад юу сүртэй дууддаг яачаад байгаа хий. За би биш. Тэр сахалтай залууг
согтуу байна уу, солиотой байна уу, эрүүл байна уу гэдгийг шалгаад. Би намын гişүү хүн шүү. Над бити хэлдүү юм нялцаагаад агараа. Хөөс. За энэ авар наврын цаг болоод одоо энэ хүн одоо ядаргаанд орсон юм уу яашин шизофрени илэрч чинь мэдв. Чи дүрсгүй хүнийг одоо хаашаа маашаа ч гэнэвдээ одоо тэнцэн минцэн явсан ч гэнэ үү. Одоо нэг элдв юм асуугаад байна. Энэ бол ноцтой. Энэ эмчиг байштай. Яахаар хандив үлээ? Тагнуу. Би танихгүй. Би мэдгүй. Би намын гişүүн 5 6 7 8 дугаар 5 жилийн гавшигаач хүн. Би эмчгийн тэргүүний ажилтан хүн. Ямар ихтэй юм бэ чи? Шалгуу гадаг сүлт. Дахиад нэг шалгаад. Шалгаад үгүй. Яасан юм чи? Яагаад байгаа юм бэ? Чи битгий талхнаа салгах чараа чи. Гүй та. Ноо санах. Ногоо гэж ямар цагаан авгаа үлдээх үү? Одоо юм яриатай битүү. Би танихгүй. Няга компани жолооч хийдэг штэ манай авгаа. Хөөш. Хороолмороор ярьчихгүй юу? Одоо зүгээр ээ. За битгий мөшгөөд бич мэдв аа. За хар. За ингэж авгаа Нева компани барьдгаа гэж байна. Энэ хүн ч одоо их удууд одоо энэ ч одоо соёороод хүнээч танихгүй болно тийм ээ. Таашаа хүндрүүл одоо энэ өвчин бол ер нь ноцтой. Энэ хүн солиотой хүн биш ээ. Энэ бол олон улсын тагнуул хүн. Гяттын тагнуул. Энэ харманд юу явсныг мэдгүй. Энэ бол одоо ерөөсөө мэдчих юм алга над ерөөсөө ямар ч хамаа байхгүй. Би намын гişүү хүн шүү. Энэ хөрөнгөний суртлах хулаг болсон. Энэ нүцгэн шалтгаан хүний зурагтай. Нүд цохромоор юу вэ? Энэ хад ямар гоо дууч. Ай саний юм бич зурчаа вэ? Бүлээн хүнжил биш ээ. Халуун хүнжил гэдэг сонир. Ой наадах чинь би далаа хийжээс авсан штэ. Юу? Хөөш. Ээжийн нэрийг хэлж байна. За та зүгээрээ би далаа гэдэг хүчээ байх нь ш. Таастайхан багаар ш. Унаа чи Меркурийн ажил байдаг штэ хүснээс. За би ч юм ямар шамаагүй ш хүмүүс. Америкээр ярьж байна. Яагаад тагнууд байна да ноцтой. За тэгээ харманаас нь бас энэ хөрөнгөтний хийм. Ганц бүхтэй тэмээний зурагтай тамхины хайц. Энэ дээр нь самэ буруу харсан гэ самэг гэдэг тамхины хайц. Камел гэж штэ. Оо за. Бордо Америкээр бол авч өглөө. Энэ бол одоо орос дэлгүр мэлгүрт байдаг гэдэг байх та бодвол. За тэрнээс хат энэ хөрөнгөтний зажигалт. Энүүгээр манай дорнотын гэрээний цавд очиж социалистэмжүүлсэн гахаан сүргийг шатаасан байна. Ноцтой чи намынхаа урал дээр энийг жишээ татаж ярмаар юм байна шүү. За тэр энэ бол сонсох төхөөрөмж. Энэ бол тагнуудын авч явдаг эд зүйл. За чи энүүгээр манай улс төрийн төвчний ямар гишүүний яриаг сонсох гэсэн. Хэл. За чи үнэ хэл. Үнэ хэлээ. Хэний яриг сонсох гэж. Өө наа чин плеер л штэ. Брежневийн яриг сонсох гэж. За зүгээр юу Брежнев? Бүр дэшээ юм сонсох гэсэн байх шүү чи. Өө наа түр хөгжим үү? Та тавиад үз. Хөгжим үү? Тийм ээ. Та тавиад үз. Брежневийн яриаг явах нь хөгжим явах нь. Хөгжим нь хаа? Энэ хөгжим гэж арай байдаггүй. Хот. Социалист суртахуун нийлэхгүй юм байна да. Муу. За манай Брежнев дарга архиу гэж байна уу? Архиу. Наад чинь тэнгэрийн дуу байгаа үстэй. Одоо манай энэ хөгтөнгөр архиу гэдэг нь бидний. Та болдоо наа чинь дуу чинь тэнгэр. Шатдын дуу. Монгол гэттэй хаа. Монголоор дуулж байгаа үстэй та. Гэттэй. Ашаа өдөр чинь. Яадаг гэдэг нэ. Гэттэй нэг нь бол. Бүр бацсан. Та ирүүл хүн бай. Та ирүүл биш үү чи? Нэг хамсаат нь
Гарч ирлээ. За бас нэг юм энэ хармаанаас нь гарч ирсэн. Энэ нэг айхтар өвгөний зурагтай. Нэрийг чилж болохгүй дээ шүү дээ одоо. Ийм нэг юу юм календар юм уу юу юм? Ийм авчирсан байна. Атгри дүү юу вэ? Юу юм? За энэ ямар учиртай? Хош. Энэ хэний зураг юм? Юу юм бэ? Одоо сони юм аа? Чингис хааны зураг байна шүү. Хош. Жага ярих. Яасан чаг гэлтэй. Мөн байна л да. Тэгээд энэ гарын үсэг байна. Энэ хин гэнэ Мао Цзэдун гэж байгаа юм. Мао Цзэдун. За болдоо. Энэ гарын үсэг гэдэг. Моломж онцгой гарын үсэг байна шүү дээ. Айда. Монгол Ардын Хувьсгал намын төв хорооны улс төрийн төвчөөний гишүүн Моломж амцуу. Тэ. Чи юуны? Дүүн. Адилхан шүү. Өнөөдөр тусаа явц юм а түрүү? За энэ ч тэгвэл нэг ноцгүй хэрэг болоод явчлаа шүү дээ. Даач тийм байхаач. Мөнгөийг сайн ядраад байна. Энэ тэгвэл нэрэ Би хэлээгүй цоо ирүүлээ гэж би хэлээгүй юу? энэ нэрэ энэ гоё зурагч нь сайдны 10 дугаар дэлгүүр тусдан зардаг шүү дээ энэ чинь. Манай дарга нар за энэ гоё хөгч юм аа. Дуусгаа хэрэглэх үг дээ шүү. За чи одоо энэ удаа юу талбай дээр ингээд тараад өдөртөөд байж байгаа шээ. Ахаа Мантуга. Мускат байгаа. ураа. Таны төв орон дээр дууссан. Шамаас дуу. Пролетарын агвай хүлэрдэгч дэлхийн хөдөлмөрчдийн хайрт багш Владимир Ильич Ленин заасан замаар коммунист 86 яста гониг байна. урагшаа. За одоо яаж 90 ондуугаа буцдаг юм блэ? Хөөе мөнгөн тэмдэгтнээс олж бүр балрах шахлаа шүү. Хөөе юм. Монгол банкны ерөнхийлөгч Моломж амцхан гарын үсгэл амин дарлаа да. За энийг ч одоо ингээ биендээ аваад явж болохгүй хаа та. Хайчи ихэр бас болохгүй. Тэгээд энд бол одоо ямар ч хэрэггүй цаас болж авирлаа да. За чата хайчдаг юм блэ. Манай Одоо гэртээ харийг ихээр авгаа гэж нэг жоохон хүүхэд жартаа өшөглөөлгүй жоо бах та. Гэртээ одоо ээж дээр очиж ихээр бас гайхнаа. Одоо нэг сахал нургацсан хүүхэд очих юм. Энийг юу ч гэсэн ийсэн чулаад бай. За ямар ч гэсэн 50,000 руу очиж Батүл элбэгдэрж эднэртэй уулзаж хоньсголыг хурдан